За сайн байцгаана уу? Про подкастын 161 дахь дугаар та бүхэнд хүрч байна. Энэ удаагийн сэдэв бол прокурорын зөвшөөрөл түүний ач холбогдлын талаар ярих болно. За өнөөдрийн зочин бол Сонгоны харахын дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Мандуул оролцож байна. Өдрийн төргий. За танд бол энэ подкастыг үзэж байгаа үзэгчдээ өдрийн мэндийг хүргье. За подкастаараа дамжуулаад бид нэр хууль эрх зүйн мэдээлэл за олон нийтэд эрх зүйн мэдээллийг олохыг зорддог. Энэ удаа прокурорын зөвшөөрлийн талаар ярилцах гэж байгаа. Ер нь прокурорын зөвшөөрөл гэдэг маань юу хэлээд байгаа юм бэ? За прокурорын зөвшөөрөл гэхэлэр прокурор маань өөрөө ял хэдүүлэх ажиллагаа, зөрчлийн хэрэг бүртгэлтэнд хяналт тавих, мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих гэдэг гурван чиглэлээр прокурор маань үйл ажиллагаа явуулдаг байна. Хяналт тавьж ажилладаг байна. Тэгэхээр за зөрчлийнх дээр бол зөрчил ял хэрэг бол энэ удаа ярихгүй байна. Мөрдөн шалгах ажиллагаан дээр прокурорын зөвшөөрөл ямар учиртай, ямар ач холбогдолтой байд юм бэ гэдгийг нэг хуулийн оролцохгүй ингээр тайлбарлаж өгье. За тэг. За мөрдөн шалгах ажиллагааны явцад ер нь прокурорын зөвшөөрлийг яаж олгож ямар зөвшөөрлийг олгох юм бэ? За мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж явах үед прокуророос хүний эрхтэй холбоотой асуудал дээр ялангуяа хүний эрхийг зөрчих асуудал дээр прокурорын зөвшөөрөл гардаг. Энэ нь ямар учиртай вэ гэхээр хүний эрхийг одоо заавал зөвшөөрлөлтөөр хууль заасан зөвшөөрлийн дагуу зөрчих асуудлыг ярьдаг байна. Тэгэхээр ядмаар учиртай юм бэ гэхээр энгийнээр тайлбарлахад гэмтрэг гардаг. Гарсан гэмтрийн араас мөрдөгчнөр мэдээж илрүүлэхийн тулд бодлого баримт цуглуулж бэхжүүлж явдаг тийм үү. Тэр үед хүний одоо энзэг мэдээлэл юм уу байгууллага иргэдийн улстай холбоотой мэдээллийг авахд мөрдөгч заавал прокурор зөвшөөрөл авчиж энэ бодлого баримтыг цуглуулж бэхжүүлж энэ хэргийг одоо шийдэж илрүүлж доод нэг хүсэндээ одоо гэмтрэг гарч байгаа нэг талаас хүн хохирцсон биз дээ. Тэр хохирсон хүндэд зөрчигдсөн эрхийг сэргийлэх тулд энэ асуудал ажиллагаа хийгддэг байна. Ер нь мөрдөн шалгах ажиллагааг прокурорын зөвшөөрлийн дагуу явуулдаг юм байна. Гэхдээ яг ямар тохиолдолд хуульд бол заасан байгаа хаа л да тий. Ийм тохиолдолд прокурорын зөвшөөрөл авна шүү. Ингэвэл авахгүй шүү ч гэдэг юм уу. Тодорхой заасан зүйлүүд байдаг бол. Байгаль байх уу? Эрэг үеийн шийдвэрлэлт тухай хуулийн 22-ийн 1-р зүйлийн 3 дахь хэсэг заасан байдаг. Тодорхой 15 төрлийн 15 6 төрлийн мөрдөн шалгах ажиллагаан дээр заавал прокурорын зөвшөөрөл авнаа. Энэ 15 6 ажил маань хүний эрхтэй холбоотой хүний эрх байгууллагын нууц мэдээлэл зэрэгтэй холбоотой асуудал дээр заавал прокурорын зөвшөөрөл авдаг байгаа. За хуулийн дээр бас 15 6 зөвшөөрлийг прокурор олгоно гэж тэгж штт тийм ээ. За энэ дундаас эдцэл баримт бичих хураа авах энэ одоо зөвшөөрлийн талаар ярихгүй. Хүний одоо машиныг гэж ярил л да одоо тийм хөдлөх хөрөнгө болоод байна шүү дээ. Хөдлөх хөрөнгийг нэг хүн одоо худалдаж авах нэрээр заллаад аваа авчиж. Тэгэхээр мөрдөн шалгах ажиллагааны явц таана байгааг бид нар мэдчихлээ. Эсвэл 3 дахь шитгээд тэр машин очсон байна. Гэх юм бол прокурорын зөвшөөрлөөр тэр машиныг хурааж авнаа гэсэн. Гэмтрийн замаар олж авсан хөрөнгө байна. Энийг одоо хурааж авнаа гэсэн тийм болохгүй. Зөв. Манайд чи хамгийн энгийнээр ярих юм бол одоо хаасыг угаардаг утас. Тийм ээ гар утас. Гар утас тийм. Гар утас одоо хулгайлах эсвэл хайдсан гэгдэл хөрөнгөд болчиход байгаа гар утсыг авч яваад ламбард нь тавьчихдаг тийм үү? Тийм. Тэгэхээр тэр ламбарднаас шууд мөрдөгч очоод тэр утсыг авч болохгүй. Заавал прокурорын зөвшөөрлөөр энэ утас маань гэмтрийн замаар болж авсан. Эд хөрөнгө болоод энийг хурааж авнаа гэдэг асуудлыг ярьдаг байна шүү дээ. За прокурорын зөвшөөрлөөр олгодог хууль заасан ажиллагаанд донд нэг зүйл байна л да. Хүний биеэс шинжилгээнд зориулж биологи дээж авах гэдэг тийм. Энэ зөвшөөрлийн талаар ярихгүй юу? Яг ямар тохиолдолд хүний биеэс дээж авах вэ? За яг хоо энгийнээр тайлбарлах юм бол одоо мансууруулах бодис хэрэгэлсэн байж болно шүү дээ тийм үү? Тэр мансууруулах бодис хэрэгэлсэн үгийг нь шалгахын тулд мэдээж биологийн дээж авах дэж хийснээс нь ч юм уу? Зөв. Наасан ч юм уу. Тэгэхээр түүний эрхийг татах гэдэг шүү дээ. Тэгэхээр прокурорын зөвшөөрөлтэй. Шийснээс тэр хугацаанд нэг маргаашны тэр мансууруулах бодис нь гарчгаар асуудал бай гэж бодох юм бол тэр хойшлуулгүй тохиолдол чинь тэмдэг нэг гарч ирж байгаа байхгүй жишээ нь. Шууд шийснээс шинжилгээ аваад прокурорт танилцуулга явуулаад одоо ийм асуудал гарлаа. Ингэж дээж авах шаардлага гарлаа гэд прокурор зөвшөөрөл авах нэ. Прокурор дээр зөвшөөрлийг бичиж гаргаж өгнө л гэсэн. За энэ дэр бас мэдээлэл баримт бичиг гаргуулаа авахд прокурорын зөвшөөрөл хэрэгтэй гэж ийц тэ. Энэ зөвшөөрлийн талаар ярихгүй. За энгийнээр ярих юм бол одоо утасны биел, иргэний мэдээлэл, банкны одоо гүйлгээ банкны депозит гүйлгээ ч юм уу тэр гүйлгээнүүдийг аваад тэндээс иргэний мэдээлэл гаргаж авахын тулд холбогдох байгууллагаас нь хүмүүний нууцтай тэр байгууллагынхаа холбоотой асуудлыг заавал прокурорын зөвшөөрлөөр харуулж авах нэ. Ойлгож байна л та. Прокурор мөрдөгчтэй
зөвшөөрөл олох нь шүү дээ. За энэ хүний одоо гэртний хэрэгчлэг хийх ёстой ч гэдэг юм уу. Мөрдөгчд магадгүй прокурортоос санал тавиад ийм ажиллагаанд явах гээд байна гэдэг тэгээд зөвшөөрлөө автгүй. Энэ ер нь процесс ажиллагаа яаж явагддаг юм бэ? За гэмтэрэг болоод гэмтэрэг дээр одоо гэмтэргийн араас мөрдөгч маань одоо мөрдөж шалгах ажиллагаа нь болохоор цуглуулад явж байгаа үедээ хүний ирэхэд халдах эсвэл байгууллагын нөөцтэй холбоотой асуудал дээр хэрэгт нотлого баримтыг цуглуулж авахын тулд прокурор заавал зөвшөөрөл гэж ярьсан тийм ээ. Тэгэхээр тэр зөвшөөрлийг авахын тулд мөрдөгч маань одоо хэрэгт хийсэн ажиллагаануудаас дуртад одоо ямар ажиллагаа хийж байгаа. Одоо хүний бизнес хэрэгжлийг хийж байгаа юм уу те? Эсвэл биологийн дээж авах гэж байгаа юм уу? Эсвэл одоо залилангийн зэрэг дээр банкны биелийг одоо хүний мэд холбоотой биелийг тэр байгууллагаас нь гаргуулж авч тэн дээр дүн шинжилгээ хийж байгаа юм уу гэдэг талаараа мөрдөгч нар маань санал тавиад прокурор санал гаргаад саналыг аваад үнэлттэй бүгд прокурор шийддэг байна. Тэгэхээр тэр санал дээр юу гэж дурддаг вэ гэхээр одоо жишээлбэл залилах гэмт хэрэг дээр энэ хүний нэг хүний данс руу нэг хүн мөнгө одоо хөрөгч хүн мөнгө шилжүүлчихэд буцаагаад одоо нөгөө залилуулчлаа гэдэг мэдээд тэр асуудлаа цагдаагийн байгууллагад хандангууд тэр одоо хэдэн төгрөг орох юм те 500 эсвэл цагийг хэдэн дэшээж болно тэр мөнгө орох юм бол тэрийг нь цаг алдахгүй тул ихний ээлжинд тэр дансыг битүүмжлэн одоо тэр мөнгийг буцаж гаргахгүй нэгсэн одоо гэмтэргийн замаар олдож байгаа мөнгийг цааш нь гаргаж алдахгүй тул шууд эхлээ битүүмжлэх ажиллагаа. Тэр ажиллагааг прокурорын зөвшөөрлөөр хийгддэг байна. Тэгээд энэ хэрэг шалгад дуусгаад тэр зөвшөөрлийг одоо хүчингүй болгоод эсвэл одоо шүүгээр шийдээд буцаагаад тэр хөрөгчийн мөнгийг гаргуулж өгөх боломжтой асуудлыг шийдэхэд бол цаг алдахгүй хурдан явуулдаг ажлыг зөвшөөрлөөр хийгдээд байгаа гэсэн. Тий. Бас нэг жишээ ярих нь хулгайн гэмтрэг байна шүү дээ. Хулгайн гэмтрэг төр бол гэмтрэг хүлдсэн тэгээд маань одоо хулгаас эзүүлээ авч явааны газар нуух машиндаа ч юм уу те аваад бидээ ч юм аваа явж байгаа тэр эзүүлийг мөрдөгч мөрдөн шалгах ажиллагааны явцад илрүүлээд барьж аваад тэр асуудлыг одоо хурааж авах. Тэр асуудал төр бол прокуророос зөвшөөрөл олгодог байна. Тэр хурааж авсан зүйлс нь магадгүй нөгөө гэмт хэргийг мэдэхгүй өөр нэг хүнд очсон баг шүү дээ. Тэгээд тэрнээс хурааж авахын тулд прокурорын зөвшөөрөлтэй. Зөвшөөрөлтэйгээр хурааж авах гэсэн. Тэр нь яг тэгэхээр шууд одоо тэр хүний эрхэнд боцтойгоор алдахгүй тулд зөвшөөрөлтэй явуулна. Тэр хүнийг бас хөрлийн барагдуулан зөрчилдөд байгаа эрхийг сэргийхийн тулд зөвшөөрлөдөг асуудал яригддаг байна шүү дээ. Тийм байна. Маш олон зүйл дээр мөрдөн шалгах ажиллагаа явагдчихад зөвшөөрлийн маш хэрэгтэй болох нь шүү дээ, тийм ээ. За залилуулсан тохиолдолд дансны мэдээллийг авахын тулд прокурорын зөвшөөрлөөр авах нь байна, тийм ээ. За зарим нэг иргэд тэгдэг л дээ. За ямар нэгэн гэмт хэрэг зөрчлийн улмаас миний ингээд дансыг битүүмжилчлээ. Гэхдээ одоо нээгдэх боломжтой байхад нээсэнгүй ч гэдэг юм аа. Эсвэл нөгөө энэ тохиолдолд ер нь тэр дансны битүүмжийг яаж арилгах вэ? За энэ тохиолдолд одоо тэр дансыг ашиглаад гэмтэрэг үлдгэчлээ гэж үзээд байна шүү дээ. Залилах гэмтэрэг ч юм уу тий үлдчихэд байна. Тэгэхээр энэ нэг одоо асуудлыг нэг бүр шийдэх мөрдөн шалгах ажил дуус шүүгээр шийдэгдсэний дараа энэ асуудлыг шийдэх боломжтой. Тэгэхгүй бол одоо тэр тэнд байгаа эд төрн мөнгөн гүйлгэмүүлгээ хийгдэ гараа явчихна. Тэгэхээр нэг хэрэг ачаалбарлах болох гэдэг шүү дээ. Тэгэхээр тэр асуудал хэрэг маргааны шийдэгдэл энэ асуудлыг бол битүүмжлэлтэйгээр байлгах гэсэн үг. Тэгэхээр зарим хүн зав ямар нэгэн хэрэг чалгагдчихж байгаа хүн байлаа гэж бодоход өөрт байгаа мэдээлэлээ гаргаж өгөхгүй ч гэдэг юм уу. Альсэл орон байранда нэгжлэг хийлгэхгүй прокурорын зөвшөөрлөж хаана байна гэдэл одоо мөрдөх байгууллагаас нэхэх ийм боломж байдгүй. Ямар тохиолдолд зөвшөөрөл авахгүйгээр одоо тэр ажиллагаанууд хийгдээд явд юм бэ? Зөвшөөрлөг бол оруулахгүй гэдэг бол хүнд байж болно. Гэхдээ прокурор зөвшөөрлөө гаргаад мөрдөгчдөд даалга явуулсан тохиолдолд тэр хуулийн хугацаанд одоо зөвшөөрлөж бас тодорхой хугацаанд өгнө шүү дээ. Одоо өнөөдрөөр гэх юм бол өнөөдрийн 10 цагаас 17 цаг хүртэл тэр газар нэгжлэг хийнэ. Энэ хугацаа идэх юм бол энэ зөвшөөрлөгчөнгөө ч гэдэг юм ингээд хугацаатай байдаг юм зөвшөөрөл маань. Тэгэхээр одоо иргэн маань зөвшөөрлөлтөй прокурорын зөвшөөрлөлтөй очиж байгаа тохиолдолд заавал орж нэгжлэг хийх үүрэгтэй. Одоо хүний биднээс сая баахан эрхийг ирсэн бол эрхээ дагаад хүн үүрэг хүлээдэг. Тэгэхээр үүргээ бас биелүүлэх үүрэгтэй байна шүү дээ. Тэ. За. Мөрдөгчийн зөвшөөрлөгөөр очиж байгаа тохиолдолд нь одоо эрүүл хэрэг нэвтрүүлэх хуулийн 22-ийн 1-3 заасан тэр ажиллагаанууд дээр хойшлуулах тохиолдолд мөрдөгч маань прокурорын зөвшөөрөл заавал албан бичигтээ зөвшөөрлийг авчиж байгаа. Ямар учиртай вэ гэхээр одоо амралтын өдөр тийм ээ. Бүх нийтийн амралтын өдөр ажлын цаг дууссан одоо 10-11 шөнийн 1-2 ч байж болно шүү дээ. Эсвэл олон бүх нийтээрээ
тэмдэглэлтийн баярын өдрүүдээр байх юм бол энэ ажлыг маань мөрдөгч заавал прокурор зөвшөөрөл авахгүй цаг алдаад авах шаардлага байхгүй. Шууд очиж ажиллагаа хийх боломжтой. Энэ ажиллагааг яагаад шууд хийгээд байна гэхээр тухайн гэмтэргийн улмаас олж авсан эд хөрөнгө орлого маань устгах гад, алга болох гад, өөр тийшээ дамжигдах гад шүү дээ. Эсвэл тэнд байгаа мэдээллийг арилгах гад тийм ээ. Тэр нэг гэмтэргийн улмыг арилгах гад байгаа асуудлыг байхгүй зогсоохын тулд мөрдөгч маань хойшлуулсгүй тохиолдол тэр ажиллагаануудаа хийх хэрэгтэй байна. Тэгэхээр тэр хойшлуулсгүй ажиллагаа хийсэн дараа 24 цагийн хугацаанд прокурор заавал мэдэгдэж танилцуулж зөвшөөрлөө одоо тэр хийсэн ажиллагаагаа хүчинтэй тооцоолох зөвшөөрлийн хэлбэр болж таарч байна тийм ээ. Ингэж ээж энэ ажиллагаа маань одоо шүүхийн өмнө очиж жоод бодлогоор тэр үнэлэгдэх асуудал ирдэг байна. За сонгон хайрхан дүүргийн хувьд ер нь сүүлийн үед хичнээн төрлийн зөвшөөрөл олох ба. За сонгон хайрхан дүүргийн прокурорын газрын хувьд бол 2023 оны байдлаар 106 зөвшөөрөл олгогдсон байна. 106 зөвшөөрлийн маань 80% нь банкны шийдэл төлөвлөгөөн дээр хязгаарлалт тавих зөвшөөрөл гарсан байна. Мөн 102 шийдвэр мөрдөгчийн одоо хойшлуулсаар явуулсан тохиолдолд хийсэн ажиллагаа хүчинтэй тооцох асуудал гарсан. Энэ асуудал маань бас 80 тонн хулгайн гэмтэрэг дээр энэ хүчинтэй тооцсон байна. Тэгэхээр ер нь бол хулгайн гэмтэрэгээс гадна заллах гэмтэрэг дээр одоо зөвшөөрлийг бол аваад байна л гэж үздэг. Тийм байна. 2024 оны 4-р сарын байдлаар гэл аваад үзэхэд эхний 4 сарын байдлаар тий 60 зөвшөөрөл гарсан байна. Прокурорын зөвшөөрөл 60 гарсан. Тэгэхээр тэр 60 зөвшөөрлийн маань бас 80% нь банкны одоо шилжилтүүлгэн дээр банкны гүйлгэний шилжилтүүлгэн дээр хяналт хязгаарлалт тогтоосон юм асуудал гарч байгаа. Энэ одоо зүйл хэрэгийнх нь байдлаар хаад үзэх юм бол тэр 80% маань дандаа заллах төрлийн гэмтэрэг дээр. Заллах гэмтэрэг дээр л ийм зөвшөөрөл гаргадаг гэсэн. Нэгэсэндээ хохирогч маань заллуулад нэг хүний дансанд мөнгө хийж тийм үү. Тэр мөнгө дээр бид нар барилт хийж штэ зөвшөөрлөөр. Тэгэхээр тэр барилт одоо хэдэн төгрөгөөс шалтгаалаад зөвшөөрөл чинь бас заавал тэр дансыг бүтэн барихгүй байна штэ. Одоо нэг хүний дансанд 5 сая төгрөг хийлээ гэхэд тэр 5 сая төгрөгийг л хөдөлгөөнгөө ойлгох гэсэн асуудал байхгүй юу. Ингэжээж тэр хүний одоо асуудлыг шийдээд байгаа. Жишээл одоо мөрөдө тоглоом зохион байгуулалт төрлийн гэмтэрэг гэдэг нь чинь тэр одоо зохион байгуулж байгаа дансыг бид нэр ямар нэгэн байдлаар хомдолгарагч юм мэдээлэгчээр хүлээж аваад тэр дансыг прокурорын зөвшөөрөл шалгангууд одоо өдөрт хэдэн дөрөвний гүйлгээ хийгээд байгаа тийм. Тэгэхээр тэр дансыг заавал тэр өдөрт орж ирээд байгаа хохирогч юм уу мэдээлэгчийн өгсөн гүйлгээнийх нь дүнгэрнэх барьдаг. Яагаад тэгэхээр мөрөдө тоглоом зохион байгуулагч нь асар олон иргэдийг хамарсан тул нөгөө гэмтэрэг болчихж байгаа. Тэгэхээр тэр дансыг тэр жигтэн гүйлгээг нь битүүмжлээд хязгаарлаад байна гэсэн үг шүү дээ. Хөрөнгөний шилжилтийг хязгаарлах нэг хэлбэр байгаа юм л да прокурорын зөвшөөрөл. Тэгэхээр тийм байна. Сүүлийн үед ер нь хараад хахад улсын хэмжээнд захим залилангийн гэмтэрэг маш их болчиход байгаа шүү дээ. Тэгэхээр сонсогч ч гэсэндээ маш боломжтой байх хэрэгтэй. Хаашаа хинлүү мөнгөө явуулж байна гэдгээ маш нэгтэлж хянуур байх хэрэгтэй байна шүү дээ. Тэгэл одоо чатаар Facebook-ийн чатаар хүн мөнгө зээлэж байна заахаа хичээ гэж ороод ирэх. Танилыг нь ашиглаад тийм ээ. Тийм ээ. Тэгэхээр тэрийг заавал уцаар холбогдож мэдэх нь шууд шилжүүлэхгүй байх нь шүү дээ. Ийм яралтай юм гарлаа гэхэл заавал нэгтэлж явах шаардлагатай. Тийм. Энэ бүх тэгэл процесс ажиллагаа цаанаа мөрдөн шалгах ажиллагаа явагдаад тэр ажиллагааныхаа явцад та бүхэн бас прокурорын зөвшөөрлөө өгөөд өгөх үед нь өгөөд ингээд хэр хянаа шийдвэрлэх ажиллагаа чи ингээд маш л том зүйл болж явдаг байх нь шүү дээ. Хүмүүс тэгэл ойлгохдоо яагаад ингэ хурдан шийдчихгүй байгаа тий? Яагаад ингээд би ингээд дансан тодорхой байхад чи яагаад болохгүй байгаа гэдэг ч юм уу. Энэ гомдлууд мэдээлэлүүд аягүй хэрдэг шүү дээ. За яг мөрдөн шалгах ажиллагаа маань өөрөө хууль заасан тодорхой хугацаагаар үргэлжлүүлдэг тийм ээ. Заавал тэр хугацаанд л бид нар хэрэгжиж шүү дээ. Жишээл одоо банкны бид нэр эрхийг одоо шилжилтүүлгөөнийг хязгаарлах, тогтоох зөвшөөрлөө явууллаа тийм. Эсвэл банкнаас тухайн мөнгө орсон дансны мэдээллийг эзэмшигчийн мэдээллийг нь авах гээд явуулахлаар тэр маань бас цаад байгууллагын маань одоо олон газраас тэр маань олон бичиг явдаг. Тэр маань бас тодорхой хугацаанд удаж ирдэг байх нь шүү дээ. Тэгэхээр бид нэг мөрдөн шалгах ажиллагаа цаад учруулахгүй байдлаа та нар хурдлаараа гэдэг бол чиглэлээ өгдөг. Тэр хүмүүс маань бол өөртөө хайл шаардлагатай хурдтайгаар л өгч байгаа.
Тэгэхээр энэ асуудал маань одоо удаашралтай яваад байгаа биш угаасаа хэрийнхээ онцлогтой шалтгаалал гэж хэлж байна л ойлгож болохоор л та. За хөрөнгөний шилжилтөлгөөнийг хянах, хязгаарлах, хяналт тогтоох, зөвшөөрлөх асуудал дээр хохирогч нэгдгээд энэ данс руу мөнгө шилжүүлсэн байдаг. Тэр этгээд энэ мөнгөтэй шалгах ажиллагааны явцад олж илрүүлээд нь шүү дээ. Тэгэхээр тэр этгээд нь дансаа өөр хүнд ашиглуулсан. Өөр хүнд зарцсан асуудал. Тэр юу хэлэх гээд байна гэхээр тэр одоо өөр хүн данс ашиглаад байгаа иргэн маань өөрийнхөө эрхийг өөрөөр шилжүүлээд байгаа нэг гэмт хэрэг толгойдох бас боломжтой болчих. Тэгэхээр тэр хүнийхээ дансаас мэдээж дахиад хөөгөл ямар хүн ашигласан юм бэ гэж явна шүү дээ. Ийм хүмүүст ажиллагаанд гардаг. Тэнгүүт 3 дахь этгээд гэмт хэрэгт холбогдохгүй оролцоогүй байж ягаад гэмт хэрэг оролцогчтой адилхан тийм нэг эрхээ хязгаарлуулах, дансныхаа мэдээллийг хязгаарлуулах одоо өөрийн төлбөрийн операторуудаас өөрийнх нь талаар мэдээлэл гаргуулж аваад шалгаж байгаа ажиллагаа хийгдээд байгаа маань өөрийнхөө эрхийг бусдад шилжүүлсэнээс болоод бид нэр зөвшөөрлийн дагуу тэр үнийг бас эрхийг хязгаарлаад байна. Тэгэхээр одоо 3 дахь этгээд маань гэхээр одоо нөгөө дансаа ашиглуулж чаддаг хүмүүс хэлээд байна шүү дээ. Тийм ээ өөр тэгэхээр хэн нэгэнд дансны мэдээлэл ердөөсөө ашиглаж болохгүй байх нь шүү дээ. Ямар нэгэн одоо хүмүүс чинь тэгдэж штэ карт алгаа данс арчингаас мөнгө бэлэн мөнгө аваадах яач гэдэг юм уу те. Ийм зүйлсүүдээс аль болох татгалзах хэрэгтэй мэн. Тэгэхгүй бол бас л хохирогчтой холбогдогч болох боломж үүсгэнэ шүү дээ те. Тийм. Одоо жишээлбэл заавал карт гэхгүй тийм ээ. Би таны дансанд ч одоо мөнгө хийгээд хий. Эсвэл таны дансыг би одоо 1 сарын хугацаанд тэдэнд үргээр түрээслэе ч гэдэг юм уу. Бас тийм түрээсийн ажиллагаа юм. За ийм асуудал гараад байгаа. Тэгэхээр энэ асуудал маань өөрөө тэр өөрийнхөө эрхийг л бусдад өгөөд байгаа юм чинь өөрөө холбогдоод байгаа. Нэгсэндээ прокурорын зөвшөөрлийг гэмт хэрэг болсон тэр оролцогч нарт буюу хохирогч одоо холбогдоод байгаа хүмүүстэй л холбогдож бид нар зөвшөөрөл гаргаж явуулдаг байна шүү дээ. Түүнээс бол энд холбоогүй хүмүүстэр прокурор зөвшөөрөл гаргадаг байна. Тэгсэн чинь одоо тэр хэрэгт хамааралгүй гэж болох үс хүмүүс маань өөрөө энэ хэрэгт зөвшөөрөл гараад байгаа нь ямар учиртай вэ гэхээр саяны ярьдаг өөр хүнд өөрийнхөө эрхийг шилжүүлж байгаа асуудал. Тийм ээ тий. Тэгтэл би ямар ч хэрэгт холбоогүй байтал одоо миний дансыг битүүмжилжлээ тий. Миний мэдээллийг авсан байна гэдэг ч юм уу ийм асуудал үүсдэг шүү дээ тий. Тийм чи утсынхаа дугаарыг өөр хүн ашиглуулчлаа шүү дээ. Тийм тол байдаг. Тэгэхээр чин тэр хүн заллах гэмт тэргийг тэр утсыг ашиглах хийсэн бол бид нар тэр утсныхан дараас хөөцөлтөл явна шүү дээ. Тэрийг эзэмшигч нь болохын тулд. Тэгээд явхлаар тэр хүн дээр чи мэдээлэл очиж шүү дээ. Таны утсыг таны мэдээлэл ингэж авсан байна. Тэнгүү тэр хүмүүс өөрөө санаандгүй байдлаар бусдад тэрхээ шилжүүлснээс болоод гэмт хэрэгт бас нэг оролцож болох гэдэг. Прокурорын зөвшөөрлөг ач холбогдлыг энгийнээр тайлбарлах гэж оролдох нь бол ийм учиртай. Одоо хохирсон иргэний маань зөрчигдсөн эрхийг сэргээхийн тулд тэр хүнийг хохирогоод байгаа нэг өөр нэг иргэний одоо эрхийг бид нэр хуулийн дагуу одоо хязгаарлаж иж шалгах нэ жишээлбэл банкны мэдээллийг хязгаарлаад байна гэдэг тэр хүний бас нэг тодорхой эрхийг бид нэр хязгаарлаад байна шүү дээ. Энэ нь болохоор хууль заасан үндслээр хязгаарлаад байна. Тэгэхээр иргэд нэг талдаа бас прокурорын зөвшөөрөлтөөр өөртөөхөө мэдээллүүдээ гаргаж өгөх юм байна гэдэг нэг ойлголт авах нь байна тийм ээ. Мөрдөгчд нөгөө талдаа прокурорын зөвшөөрөл нэг бол хойшлуулшгүй ажиллагаагаар хүний одоо эрхтэй холбоотой, хувь хүнтэй холбоотой энэ мэдээллүүдийг авах боломжтой байх нь шүү дээ. За иргэд маань өөрсдийн сайн дураараа өөртөө зөвшөөрөөд заавал прокурорын зөвшөөрлөөр гэхгүй өөртөө зөвшөөрөөд мэдээллүүдээ гаргаж өгч болно. Болох юм. Тийм. Яагаад гэвэл тэр одоо хэрэг маргааныг шийдвэрлэх гэдэг шүү дээ. Мөрдөө шалгах ажиллагаанд л тус болж байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр өөртөө л тэрийг гаргаад өгч болно. Тэр онцлогоор энэ төрөнд асуудлыг прокурор шийддэг байна шүү дээ. Тэгэхээр өнөөдөр прокурор зөвшөөрөл түүний ач холбогдлын талаар мэдээлгэсэн танд баярлалаа. За хуульд заасан ийм 15 6 ийм зөвшөөрлийг прокурор олгодог байх нь шүү дээ. Мөрдөө шалгах ажиллагааныхаа явцад зарим тохиолдолд мөрдөгч бол хойшлуулшгүйгээр бас прокурорын зөвшөөрлийг авалгүйгээр бас ажиллагаанууд явагддаг байх нэ тийм ээ. За энэ дундаас хамгийн онцлог нь бол иргэдийн одоо зөрчигдсөн эрхийг сэргээх за бас хохироохгүй тулд ер нь хуульд заасныхаа дагуу та бүхэн зөвшөөрөл олгодог байх нь шүү дээ тийм ээ. Тийм байна. За подкастын төгсгөлд нэмэлт хэлхийг хүссэн зүйл байна. За подкастынхаа төгсгөлд хэлэхэд иргэд маань өөрийн эзэмшлийн өөрийнхөө эзэмшиж гар утас банкны данс гэх мэт өөрийнхөө эзэмшлийн зүйлс эд хөрөнгийг бусдад ашиглуулж. Бусдад ашиглуулснаар та өөрөө хохирогч эсвэл гэмт хэргийн оролцогчтой нэг болох гээд байна. Тийм болохоор энэ дээр жоох анхааралтай байгаарай л гэж хэлээ. За баярлалаа. Прокурорын зөвшөөрөл за түүний ач холбогдлын талаар мэдээлгэсэнд баярлалаа. Ажлын амжилт хүсье.
Баярлалаа. Та бүхэнд ажлын хэлсэн. За, Про подкастын 161 дахь дугаар та бүхэнд хүртлээ. Подкасттай холбоотой санал хүсэлтээ Улсын ерөнхий прокурорын газрын олон нийтийн харилцаа албанд ирүүлээрэй.